Олдогчтой бүлгийн ажил. За тийм. Улс орн энэ ямар аим. Монгол улсын татвар нь юу юунаас бүрддэг вэ? Хурц одоо. Хоёр. За дараа. Монгол улсын татвар нь юу юунаас бүрддэг вэ? Албан татвар төлбөр хураамжаас бүрддэг. За зөв байна. Баяр хүргэе. Компани ашгийг хэрхэн тооцдог вэ? Үйл ажиллагааны зардлаас шалгуур авсан зардлаас ашиг гаргаад 10% татварлаа. За баяр хүргэе. 2021 оны хувьд хөдөлмөрийн үйлсний доод хэмжээ хэд байгаа вэ? Бороо. Чанга. За бороо. 350. За бороо. За зөв байна. Баяр хүргэе. Монголчууд их хавраад ихтэй даваад тавсан. Одоо дахиад нэг хүнээс яриад байгаа. Гэхдээ хинээс аюул хавсан. Яагаад өөрөө хаасан бэ? Хинээс хав. Харж явдаг залуу нь оролцож байгаа юу? Гүү энд найзаагаа дэмжих гэдгийгсэн. Манай найз дэмжих. Тэр гэдэг нь аль нь бол Би жагтай нүдний шилтэй охин цаашаа хараад явах энийг гэж шүү дээ. Яг тэр хариулж байгаа охин. Really nigga. Тэр охин үү? Найз чинь ганц бий. Манай ганц Надаас нэг ганц бий найз байхгүй. Хоёулаа хавцбод тогтоож байгаа. Хоёр найз борлуулах. мэдхгүй манай найз жоохон шалгуур өндөртэй. За тэгэхээр манай найз сая итгэл яа. За ахын үйлчлэгч эсвэл жолоочийн төлбөрийн татварын хувь нь хэд вэ? Зардлаа хасаад. За бороо. Зардлаасаа 5%. Бороо. Зардлаасаа 2%. Бороо. Зардлаасаа 10%. Зам бороо таадэнда. За дараагийн асуулт авчих. Хувь хүний орлогын албан татварыг тооцохын тулд цалин хөтөлбөрийн хөлс түүнтэй адилдах орлогоос ямар зардлыг хасч тооцдог вэ? Асуултад хэлсэн. За. Хувь хүний орлогын албан татварыг тооцохын тулд цалин хөтөлбөрийн хөлснөөс ямар зардлыг хасч тооцох вэ? Ямар зардлыг тооцох вэ? Ашигаас зардлын тусаад дараа нь. Жишээ. Цалин хөдөлмөрийн үйлс бид нар авах гэдэг штэ. Байгууллагаас цалингаа авах гэдэг. За дараачих. Юу? Нэмэгдсэн үрдгийн албан. За биш энэ дараачих. Шууд албан татврын 10%. За бороо байна. Өөрөөс нь гарсан тэр зарцуулагдсан зардлын хасаад. За хараах мишээ. Гурав тасна. За энэ нөгөө нэг Нийгмийн дэвтэр. за. Нийгмийн даатгалын шимтгэл шүү манайхаа. Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд төсөнд өнгөтэй хот хувь хүний орлогын албан татвараа төлдөг байгаа. Ажил олгогч эсвэл бусад этгээдэд үр төлбөр бардуусны төлбөр нь ажилтны хувьд ямар төрлийн орлого вэ? Хэдэн босоо? Гитээ босоо. Биш ээ. Шууд босоо. Зөв байна. Баяр хүргэе. За хадгаламжийн данс эзэмшигчдэд олгож буй орлого нь ямар орлого вэ? Хүний орлого. Зөв байна. Баяр хүргэе. Аливаа этгээдийн орлого, хөрөнгө, бараа, ажил үйлчилгээнд нь тодорхой хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж хариу төлбөргүйгээр төсөв төлрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг юу гэдэг вэ? Хөрөнгө оруулалт уу? Биш байна. Ерөнхийдөө бол яг татварыг юу гэж ойлгож байна? Татварыг одоо төр одоо улсын хөрхийг одоо
Ажилтны хүүхдэд Ер нь бол бэлэг өгчээ. бид нарт байдаг төрөвчнөд Тэр мөнгө бэлэг нот гэж татварын хувь Үгүй. хэдэн байх вэ? Татварч нь болохоор юу шүү дээ. Тийшээгээ гэр ажиллаж байгаа бидний өдөж байгаа хүмүүсийг Тэгээд хөгжүүлэх. Тэгээд Дардлага асуултаар. За. тэтгэр гарсан хүмүүсийг юу цалинжуулах. Цалин хөдөлмөрийн хөлс шагнал урамшуул болон За. тэдгээртэй За юу ч гэсэн хөдөлмөрийн энэ тийчтэй орлого нь 60 залуучууд ингээд ихний шатандаа тэнцээгөө. Одоо энэ шилдэг 20 залуучууд ярьж байгаа байхгүй юу? цалин Тэгээ ямар ч шилдэг 20 залуучууд шагнал болчихсон чамд баяр урамшуул хүргэе. болон тэдгээртэй За. ажиллах Тэгээд татвараа сайн төлөөд Монголын ирээдүйг ямар илүү гэрэлтэй болгох төлдөг вэ? За баярлалаа. За баярлалаа. Цалин хөдөлмөрийн хөлс шагнал урамшуулал болон тэдгээртэй ажиллах хөдөлмөр эрхлэлтийн орлогоос ямар татвар төлдөг вэ? Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал байж байна. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал. Татвар гэсэн шүү. За бүрээ. За татвар ямар татвар вэ гэж байгаа шүү дээ. За дараачих нь. За зөв байна. Хувь хүний орлогын албан татвар төлдөг байгаа шүү. За спортын тэмцээний шагнал 500,000 төгрөг өгчээ. Хэдэн төгрөгийн татвар суудах вэ? Хэдэн хувийн хийж байна гэсэн үг. 10% төстэй үсэ тийм. Биш ээ. Биш ээ наа. Мэлээ. За дараачих. Сая яруу гэж хэлээд алдчихлаа шүү дээ. Харин буруу байна. 10% биш байна. 5. За тооцож 5%. Ажил олгогчоос ажилтны гэр бүлийн хүнд тэтгэмж олгосон бол ямар төрлийн орлого вэ? Биш. За халдвар. Ажил олгогчоос ажилтны гэр бүлийн хүнд тэтгэмж олгосон. Энэ нь ямар орлого вэ? Шууд орлого. За биш байна. Үнэтэй орлого. Биш байна. Цалин хөдөлмөрийн хөлс шагнал урамшуул болон тэдгээртэй ажиллах орлого руугаа ороод явчих юм байна. Тэгээд нөгөө нийгмийн даатгал хот гэж судалтад явна гэсэн үг шүү. За хэдэн төгрөгнөөс дээш дүнд нийгмийн даатгалын жимтгэл судахгүй вэ? Сая 200. Буруу байна. Хөдөлмөрийн үсээ доод хэмжээнээс 10% хуваар их. Зөв байна. Баярлалаа. За ажилтнаас албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдлогүй цалин хөлс дээр нэмж олгогддог орлого нь ямар орлого вэ? Зөв байна. Шууд бус орлого. За сайн susураа. Газрын хэвлэл, байгалийн баялаг, ургамал, аршаан, ашигт малтмал, газрын тосны нөөц, агаар, ус, хөрс ашигласны, бохирдуулсны, ан амтан агнсны төлөө альва этгээдээс авч төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг юу гэх вэ? За дараач. Төлбөр. За баярлалаа. Төлбөр байлаа. Тэгэхээр үндэс асуулт нарыг. За. Өөрөөр нь татварыг яг юу гэж ойлгож байна? Юу гэж ойлгож байна? Яг нэг улсын төсвийг бүрдүүлдэг. Тэгээд нэг хувь хүн болгоны нэг юм орлогоос одоо хэдэн хувийг суудах гэж авдаг татвар. Улсын төсвийг бүрдүүлдэг мөнгө л гэж боддог. Ер нь Тэгэхээр хэд бол хэдүүлээ улцаад хийчихэж байгаа юм байна шүү дээ. Ер нь бол хэдүүлээ улцаад хийжээд улсын бидрийг хийжээгээд бид нар буцаад хийжээгээд ингээд буцаад хийжээдэг байхгүй юу? Тэр найз хоёр найзгаа борлуулах тал дээр юу гэж бодож боддог. Яг манай зөв борлогдохгүй. За. Манай найз борлоо. Яаж яах вэ? Ямар ч асуултанд хариулсан баярлалаа. Зүгээр. Really nigga. Дивиденд буюу ноогдол ашиг нь ямар төрлийн орлого вэ? Юу нэ? Дивиденд буюу ноогдол ашигын орлого нь ямар төрлийн орлого вэ? Ногц шууд байж. Тийм биш ээ. За дараач. Гинтээ. А? Гинтээ.
Гүү байна. Татвар дээр нэмтийн орлого гэж байхгүй байгаа шүү. Ногд ашиг ямар төрлийн орлого вэ? Ногд ашиг орлого. Шууд орлого. Бишээ. За. Хөрөнгөний орлого. За, хөрөнгөний орлого байна. За. Ажилтны хүүгээс арилжааны хүүгээс доогуур хүүтэй олгосон зээлийн хүүгийн зөрүү ажилтны хувьд ямар төрлийн орлого вэ? Шууд орлого. Биш байна. За. Шууд бус орлого. За, баяр хүргэе. Хадгаламжийн хүүнээс орлого авах штэ. Хадгаламжийн хүүгийн орлого нь ямар орлого вэ? Хүүгийн орлого. Тийм. Хөрөнгөний орлого. За, баяр хүргэе. За. Банк танд 5,000 төгрөгийн хүүгийн орлого сар бүр олгодог байна. Таны хүүгийн орлогоос хэдэн төгрөгийн татвар суудах вэ? 10% буюу 500 төгрөг. За. Үйл хөдлөх эд хөрөнгө борлуулж авсан орлогын дунд хэдэн хувийн татвар төлдөг вэ? 10.5%. За, буруу байна. За 10%. Буруу байна. Зардлаасаа дараа. Буруу байна. 2% байдаг шүү за. За, барааны тэмдэг ашиглах төлбөр нь ямар орлого вэ? За. Эрхийн орлого. За, зөв байна. Тэгэхээр шимтгэл эсвэл хөрөнгөний орлого аа шүү. За, төлбөрт таавар бооцооч тоглоом эд мөнгөний хонжир цуглааны хонжирын орлогын дүнд хэдэн хувийн татвар төлдөг вэ? 10%. Биш байна. Бүгднгээс нь 10% авахгүй байгаа шүү. Асуулт дахиад хэлсэй тань. Төлбөрт таавар бооцооч тоглоом эд мөнгөний хонжир цуглааны хонжирын орлогын дүнд хэдэн хувийн татвар төлдөг вэ? 30%. За, буруу байна. Биш байна. 40% байгаа шүү. За, энгийн шимтгэлийн орлого нь ямар төрлийн орлого вэ? Хөрөнгөний орлого. За, зөв байна. Биедан эрхэлсэн ажил үйлчилгээний орлого нь ямар төрлийн орлого вэ? Биш байна. За, дараачих нь. Ашиг. За, арайшна. За, дараачих. Чи гурамтхан байлаа. Биедан эрхэлсэн ажил үйлчлэгийн автай. Би өөрөө биедаа ажиллаж байгаа тийм. Миний хөрөнгөний орлого. Бишээ. Би өөрөө тийм. За, энэ зүгээр үйл ажиллагааны орлого. Яг хэлчих гэж Чи. За, түрүүн ямар асуулт дээр авчих. Хүнсний Биедан эрхэлсэн хөрөнгө үйлчлэгийн орлого. үйлдвэрлсэн болон Тэр нь ямар орлого вэ? Монгол улсад байнга Тэгээ чи юу гэж хариулъя? Хөрөнгөний орлого гэсэн чинь үйл ажиллагааны орлого. Яг хэлэх гэж яах чи хэлчих. Хянгалан мөнгө рүү. Хувь хүн хуваараа бүтээгдэхүүн үйлдвэрлэн болон Маань тата бэлэг авч өгнө. жилийн Oh my god. Хүнд өрөө өгнө. Үлсийн танд өгч юм. Үлсийн. Бас өгч болно. Миний дансыг авч болно шүү да. Тэрнээс гадна Ани тата бэлэг авч өгнө шүү тий. хэдэн хувийн За яач. Камер дээс гарч байгаа маск авчих. За. За манай залуугийн тэр яг. Монитор харж байгаа. Чанд бэлэг авч өгöd ийм хэл дутлаа да. За. хуваараа Шилдэг хорд очсон баярлалаа. Зүгт мундаг залуу шүү. За амжилт. жилийн Тэр яг. хөрөнгө ашиглуулсан болон түрээсэлсний орлогыг нь хэн тайлагнаж татвараа төлөх вэ? Түрээслүүлэгч өөрөө. Би түрээсэлж ивэл би өөрөө очиж. За, баяр хүргэе. За. Төмс хүнсний ногоо, түүний үр үйлдвэрлсэн болон тариалсан Монгол улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн зөвхөн тухайн үйлдвэрлэлээс олсон орлогод ногдуулах албан татварыг хэдэн хувиар хөнгөлөх вэ? 50%. За, баяр хүргэе. Хуваараа бүтээгдэхүүн үйлдвэрлэн хувь хүн шүү. За, энэ хувь хүний хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулсан ба
жилийн орлого нь 45 сая бол хэдэн хувийн татвар төлөх вэ? 15. Буруу байна. 50. Буруу байна. Хөдөлмөрийн үйлсний доод хэмжээг 10 дахин өөрчилсөн буюу 4 сая 200-аас ахад 10% бодоод 420 мянга. Биш ээ, буруу байна. За, Нэг хөө. за баяр хүргэе.